Засгийн газраас гаргасан энэ жилийн наадмыг цахимаар тэмдэглэх болсон шийдвэрт иргэд ямар байр суурьтай байна вэ? Эрүүл мэндэл батсан дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй л байсан дээр. Цахимаар зохион байгуулаагүй дээр тэгжсэн оронд илүү шаардлагатай газарлаа хөрөнгө оруулсан дээр ах гэж бодож байна. Хийхгүйсэн дээр ягаад гэвэл энэ коронавигийн үед бол хийгээгүй дээр шүү дээ. Хүн ардах эрүүл мэндийг бодчихсон. Яг нь үндэсний баяр болоход тодорхой хэмжээний үед бол ёс суртахуун тиймэрхүү болохоор хийсэн дээр хаа. Гэхдээ онлайн хэлбэрээр ч юм уу арай хүн арай их тийм төвлөрж мөлөрхгүйгээр хийвэл зүгээр ах. Өнгөрсөн жилийн үзэгчгүй наадмыг өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн 400 гаруй уран бүтээлч шууд дамжуулсан. Ингэхдээ хүү 7 удагт морь уралдаан 13 дугаар зуун дээр бусад төрлүүд гэх мэт хуваагдж ажилласан. Өнгөрсөн жилийн наадмаар дотоодод халдвар гараагүй байсан бол энэ жил халдвар гарахдаа өдөр бүр хэдэн мянгаар илэрч байгаа гэдгээрээ эрсдэл өндрөө. Телевизийн уран бүтээлчид ч мөн халдвар авах өндөр эрсдэлтэй. Энэ тал дээр хэрхэн анхаарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч нэгэнт шийдвэр гарсан тул наадмаа шууд дамжуулан ажиллахаа телевизүүдийн холбооноос тэгтлээ. Урд нь бол юу гэдгийг баяр наадмуудыг ингээд зохион байгуулж хагаад сур шагааг орхидог ч юм уу те голчилж ер нь бөхөө морио үзэгчдэд хүргэдэг байсан бол энэ жил одоо сур сонирхогчд хэдийгээр цөөхөн ч гэсэн сур сонирхогчтой орхиж болохгүй. За шагаан харваачтай сонирхогчдыг бас орхиж болохгүй. Тэрнийг үздэг хэсэг бүлэг үзэгчдийг орхиж болохгүй. Иймэрхүү л юунд хүрчээсэндээ энэ удаагийн наадмын одоо шийдвэр нэлээд одоо өнгөрсөн жилиг бодвол нэлээд тулгуу бас гарч байна. Тэгэхээр ер нь бол ингээд онлайн буюу теле наадам болохын нэг гол давуу тал нь бол мэдээж нөгөө халдвар хамгааллын дэглэм те одоо нөгөө тархалтыг бууруулах гол зорилготой байх. Гэхдээ телевизүүдэд бол нэлээд ачаал оногддог. Дан ганцаархнаа нэг телевиз бол наадмыг зохион байгуул шууд дамжуулах боломжгүй болчдөг. Тэгэхээр ер нь өнгөрсөн жилийнх руугаа одоо манай телевизийн холбоо өнгөрсөн жилийнх шиг зохион байгуулалтанд ороод ажиллахад бол бэлэн. Цаг тайван байхад телевизүүд дурын спортоо сонгоо авч дамжуулдаг байсан бол үзэгчгүй наадмаар бүх үйл явдлыг алдалгүй зохион байгуулалтанд орж ажиллах нь чухлаа. Өнгөрсөн жилийн шууд дамжуулалтаар өндөр түвшний тайлбар мэдээллийг түлхүү хүргэх тал дээр хамгийн олон үзэгчээс санал иржээ. Иймээс телевизүүдийн холбоо энэ жил алдаа дутагдлаа засаж ажиллахад бэлэн гэлээ.